орон сууц үйлдвэрлэл үйлчилгээний объект худалдан авах гэж байна уу? Та барилга Экспо 2026 цэглэн худалдаанд хүрэлцэн ирснээр нутагтаа сайхан амьдрын урайтай Нутгийн буян төслийн Elite Tower 2 болон Elite залуус төслийн орон сууцны захиалга худалдаанд таны төсөөлшгүй хямдралтай суглаатай урамшууллыг эзлэх болно. Elite Tower 2 төслийн эхний 30 байрны худалдан авалтанд та багтснаар 2025 оны BYD Solution 6 маркийн автомашины эзэн болох суглаат худалдаанд оролцох хэрэгтэй болно гэх мэт таныг бөөнбөн урамшуулал хүлээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тусгаар тогтнолын талбайд 4 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох Барилга Экспо 2026 үзэсгэлэн худалдаанаас Нутгийн буян төсөл 3 дахь төсөл болох одоо Elite Tower төсөл маань баригдаад тэгээд тухайн барилгыг барих хөгжүүлэх шийдвэр авч явах явцад тухайн барилгын газар маань яг газрынхаа хэмжээгээр барилгаа төлөвлөчихсөн. Бэлэн манах бэлэн суурь авч үргэлжлүүлсэн шүү дээ. Гурав дахь төсөл болох одоо Elite Tower төсөл маань баригдаад тэгээд тухайн барилгыг барих хөгжүүлэх шийдвэр авч явах явцад тухайн барилгын газар маань яг газрынхаа хэмжээгээр барилгаа төлөвлөчихсөн. Бэлэн манах бэлэн суурь авч үргэлжлүүлсэн шүү дээ. Тэгээ ингээд явж байхад одоо бид нар ялчгүй тухайн бас барилгынхаа орчин тойрог тогтоохын тулд нийт эзэмшил орохоос сонгох аргагүй болсон. Тэгээд одоо Донтой аймгийн барилга хотоогоолтын газар Донтой аймгийн ерөнхий архитектураас зөвшөөрөл авсны дагуу ингээд зураг төлөвлөлтөд батлуулаа тэгээ хийсэн. Ер нь бол зөвхөн энэ барилгын маань гадна талын догчлолт нь бид нар өөрсдийн хүч болцоогоо ашиглаад хийгдэл тухайн барилга маань тойроод ингээд болсон төсөв маань 680 сэтэр болсон. 680 сэтэрээр одоо ингээд анзаарах юм бол одоо манай хойдын барилгын чинь замынх нь урт гэхэд 90 м урт шүү дээ. Зөвхөн зогсоолынх нь урт гэхэд тэгээд тойроод 90 машин зогсоол байгаа. Доороо 16 машины зогсоол гэдэг ингээд 100 гаруй машины зогсоолтой. За 70 айлын орон сууц. Доороо 10 гаруй үүсгэний талбайт байгуулагдав. Тэгээд тухайн байгууллаганд нэг зогсоол гэж үүсгэх юм бол хангалттай. Яг барилгын стандарт бол яг одоо ийм байшинд байхгүй л да манайх зориудаар ингэж гүйцэж хийдэг нь. Тэгвэл тэгээд 100 айл болонд нэг хүн газар авчаал түүц өрийгээ тэгвэл яач болохгүй учраас хотгоныхоо барьсан төслийнхөө нэр хүндийг орчин сууцныхаа 5 тухай байдлыг бодсон үднээс бас зориуд бид нар ингэж боломжийн өөртөөсөө зардал гаргаад хийсэн. Одоо бэлдэрч болох хэсгийг стандартын тоглоомж авчирч тавьсан. Тэгээд тоглоомыг гэхэд бол бас яг дэндүү олон тоглоод хүүхдүүд тоглохоо болцсон юм билээ. Хүүхдүүд талбай шаардаад байгаа. Одоо ингээд гулгах талбайч байдаг юм уу? Уул энэ одоо явгуу зогсоод маань ингээд хойноос ороод бусаж орохоор хөлөвлөгдсөн байсан. Тэгсэн чинь бас нэг актер хүчтэй бороо орсон чинь хэрэг тиймэрээ байх юм бол энэ 200 дугаар биш усан татхаар юм бэл. Тэгээ бид нар яалтч явахгүй нухлааны гаргаад энэ замыг төв зам руу урсдгаар болгож ингэж барилгын гадна зам талбай гэдэг бол нэлээд сайн мэргэжлийн компани хийхгүй бол зүгээр дуртай хэмжээс хийхээр ажил биш юм билээ шүү. Нутгийн буян төслийн маань бас нэг бидний бахархууштай зүйл бол тухайн барьж байгаа төслүүдийнхээ орчин тойрон дээрээс анхаардаг. Аймгийн төвдөө бас нэг арай өөр стандартын ийм ногоон байгууламж хийж одоод аймгийн засаг дарга тухайн засаг даргасан бадан сүрэн болон бусад ерөөд өгсөлт гаргасны үр дүн тэд нар зөвшөөрөөд ийм ногоон байгууламж барьсан. Ауд бол яг стандартын дагуу мод хоорондын зай, модны стандарт бүгдийг яг барьж тарьсан байна. Мэргэжлийн одоо ландшафт, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөөг нь авч агаад тэгээд Улаанбаатар хотод үржүүлэг хийдэг энэ Сибирийн нарсыг 10 настай нарсыг одоо тухайн үедээ л яг 40 ширхэг нас авчирч тарьж исэн. Тэгээд сүүлд нь дахиад өөр газраас шилжүүлэг хийж дахиад тэр өндөр насуудыг нэмэлтээр суулгаад нэмэлтээр суулгасан юундээ бордоо хийж өгөөд тэгээд тарьсан байгаа. Уг цэцэрлэгт хүрээлэн цэцэрлэгт талбайны маань онцлог бол доогуур нь инженерийн шугамуд явж байгаа. Дулааны шугам, бохрын шугам,
бүгд явж байгаа. Гэхдээ бид нар тухайн үед нэрээ болохгүй бол шилжүүлээд заснаа бид нар өөрсдөө тэгж өгнө гэсэн нөхцөлтэйгээр бас хийсэн. Аймгийн төвд энэ зэргийн ийм стандарт барихын тулд бас л тийж амархан байгаагүй. Тэгээд огтмол одоо 2021 онд хийж эхэлсэн гэдэг чинь тэрнээс 5 жил тасралтгүй услалт арчилгааг нь одоо манай төслийн зөв өөртөө тавьж хийж байгаа. Тэгээд 53 ширхэг нарс мод байна. Нэмээд энэ шар хуайсыг бол бид нар 200 ширхэг авч тарьсан. Одоо бас нэг дөнгөс овоо нэг ургаж ирж байна. Иргэжлээс бол тайралт явагдаад ийм хашаа маягаар бэлтгэх боломжтой болох ба. Тэгээ бас энэ маань аймаг орны өнгө үзэмжинд ч гэсэн нэмэртэй зөвхөн би дахиад нэг болонд нь байшин барья, дахиад нэг болонд нэг жижиг худалдааны төв тавья гэсэн болох байсан баг л да. Тэгээгүй бид нар бас нэг тухайн орон сууцныхаа иргэдэд ч гэсэн ингээд гарч ирээ сууж байхад ороод таатай аймгийн төвд ч гэсэн үзэмжин дээр ч гэсэн бас нэмэртэй юм уу л гэж бодож ингэж хийсэн. Нөшөө бас хүүхэд залуучуудад зориулаад бас нэг аймгийн төвд яг ийм 3-ыг үрчгэн 3 сагсан талбай барьж байгуулсан. 15.8 харьцаатай 270 квадрат талбайг ингэж яг стандартын дагуу хийгээд тэгээ ингээд сагсан талбай хийсэн. Энэ бол ингээд байнгын нээлттэй. Заавал одоо энэ хотгонх гэсэн юм байхгүй хүүхдүүд хинч биш ирээд дуртай үедээ ингээд тоглож явах боломжтой юм нээлттэй. Одооныхаа нөгөө апл гэдэг л тэр шиг л одоо нээлттэйгээ залуучуудаа хийж өгсөн. Ер нь бол ингээд энэ хүүхдүүд өөрөнд тоглоод тэр сүйдрүүчэнд хүмүүс суугаад ингээд ороо мороо өглөө их сайхан байхад харахад их гоё. Тэр чинь бид ч ороод тогтоохоос гадна гадаагаараа тогтоох орчныг бүрдүүлж ижил төсөл одоо бидний бүтээн байгуулалт хийж байгаа утга учир явах байх. Ороо ихэд зогсоол нь хангалттай. Тийм шүү дээ. Гадаа зогсоолтой тавиад гэртээ ороод гэр амьдрах орчин бас таатай. Тийм байх л хүний одоо маа төслийн сонгосны утга учир нь тэндээ л байгаа. Эдит залуус гээд 80-аас доош квадраттай. Энд чинь 37 квадратаас 80 квадратын хооронд яг нөгөө бүгдээрээ яг нөгөө 6% зээлтэй багтах орон сууц нэг барилга маань 72 айлын орон сууц барьж байгаа. Манай төслийн одоо манай бидний хамгийн бас баярлж авч үзэж байгаа давуу чанар нь бол гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа. Дорнот аймагт анхудаа одоо энэ чинь дан гэр хорооллын газар байсан шүү дээ. Одоо нэг байшинг барихад эд дотор чи 10-аад жордлонгийн нүх ухагдаж байгаа. 10 гаруй жордлонгийн нүх таарж байгаа юм. Одоо энэ хөрсний бохирдол, 2 дугаар агаарын бохирдол. Одоо нарийнх нь хогисоо байгаа нарийнх нь чинь 300 квадрат 290 квадрат газарт шүү дээ. 5 яндан байсан. Ахтууд бүгд жижиг байшин тэгээд 5 айл байсан. Тэгээд тийм асуудлууд өсөө данаа тохироод ингээл байр орон өгөөл янз бүрийн бид нар хоорондоо хувь айлтаа тохироод аваа явчихж байгаа. Тэгээд чи ингээд ийм 4 айлын газарт нэг байшин босч байгаа юм. 4 айлын газар. Тэгээд чи 72 айл орно. Цэвэр нь нэг шугамаар, бохор нь нэг шугамаар гэхээр маш ийм агаарын бохирдлыг бол одоо хүлэмжий гэж ярьдаг шүү дээ. Энэ талаасаа айгүй бидний одоо авч үзэж байгаа давуу чанар байна. Тэгээ бид нартэй ингээд аялаа яваад 2 дахь байшингаа явахсад тухайн энэ оршин суугчдаар бидэрт итгээд газруудаа өгөөд байр захиалаад одоо манай хойд талд нь дахиад 10-аад байшин төлөвлөж байна. Ингээд нийтдээ чинь нэг ийм 8-900 айлтай. Тэгээд нэг болонд манай спорт комплекс барийг төлөвлөж байгаа. Нэг хэсэгт нь худалдааны төвтэй жижиг мини кино театртай бас нэг ийм арай залуус өрөөсөн тийм бүтэн зохисбор хотхон барина гэж тоцож байгаа. Одоо сагс яг л адилхан сагсын талбайтай, ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай бүгдийг одоо энэ тийм томоор төлөвлөж байгаа. Энэ бол одоо ойрын дахиад нэг манай компанийн хувьд бол 5-аас бараг 8 жилдээ бүтэн ажил байхаа тийм том төсөл болж байгаа. Сайхан тэр үед төслийн маань одоо нэг анхны барилга бол 200 дугаар байрыг барьж явах явцад бас гадна дам талбай их бага байсан. Тэгээд би өөрөө Дорнот аймгийн
Одоо дөрвөн байшин гэж нэрлэдэг юм да 12 дугаар байшин төрж өссөн. Энэ байранд одоо ингээд оюутан болтлоо амьдраад оюутан бол Улаанбаатарт очиод буцаад ээж аав маань энд байсан, энд дэж амьдарч ирсэн. Тэгээ нэг юм шорон гэсэн зүгээр л юм шороо байсан. Тэгээ энэ хавьд ингээд бид нар шинэ хоёр том хоовоо хар шороо авчиж асгаад тараалгаад тэгээд ингээд энэ мод тариад зөвхөн энэ шар хуас ихэд 250 ширхгийг энэ талбайгаас судалдаж авч тарьж исэн. Тэгээд энэ улиас байсан бусдын бол бүх модын тарьсан тойроод тарьсан. Нийтдээ энэ тэгэхэд жижигдэхгүй 400 мод тарьсан шүү дээ. Тэгээ урхан ургаад тухайд бол урхан ургаад урахгүй байлгүйдээ тарьж илээ л та. Ямар нэг одоо мэрэгжлийн байгууллагаас өвлөгөө авсан юм байхгүй. Яг л доошоо нь 40 сая жухаал тариал булаад нэг жоохон бордоо хийгээл тэгэл яг услахааг нь манай чи байнга л өөртөө усалж идэг. Тийм учраас бас л эхний 3 жил сайн уссан л та. Тэгжээж ин тарьсан. Би одоо бас л аймагт мань өтгөн болоод тухайн ингээд барих тарих яг үний чинь арчлаад авч явах гэж аягүй чухал асуудал тийм. Одоо манайх бол аадаг мэс рүү яваад орхиод явцсан энэ тухайн байраа сөөхтөн жижигтэн хүлээлт өгсөн болохоор одоо энэс бас яаж авч явах вэ? Мод ургуул ингээ олноор олоод гашсан болохоор бас ч гэж болж юм. Саяхан нэг Доронтой аймгийн хорон орноос яриад гашаагаа авч болох уу гэд надаас асуусан дээр гашаа авчихаар аягүй л тэгээд багаагаар машинууд нь төрсөөр хагаад машин зогсоод болчих штэ наадах чинь зогсоод багтаа аймгийн төв юм чи тий тэгчих байх. Тэгээд бас сүйдвэрч байсан чи бас нэг янз бүрийн гэртээ янз бүрийн хүмүүс суглаад арх уугаад энийг аваач гэж манайх энийг хүртэл авсан сүйдвэрч. Ногоон байгууламж орон сууцны барилга ногоон байгууламж гадна тогтчоо зогсоол 3-ыг хостуулж хийхгүй бол эн чинь барилга өөрөө барилга биш. Өн чинь нөгөө жигэн бетон ширэнг боллоо гэдэг юм ийг л үгүйсэх гээд. Одоо манайх энд ихэд 400-аад мод тарьсан байна. Тэр хойдлын талбай дээр 300 гаруй мод тарьсан. Өшөө болгон сумын 3 дугаар бид нар нөгөө нэг юуны нэг ширгэж байгаа шандыг ингэж 5000 квадрат гашаалаад тэгээд дотоод талд нь бургас гэхэд 350 бург 400 гаруй бургас тариад тойроо 100 гаруй улаас тариад одоо ногоо шанд маань бүр ингэж сэргчихсэн ус нь урсаад эхэлчихсэн. Одоо хавар гэхэд бол ус нь жижигхэн урсаад байгаа байхгүй. Жохон зуны өдөр бүр сайн урсаад тухайн хавь ойрын малууд ундаалахаар хэмжээний устай болчихсон. Тэнд аягүй баяртай байгаа. Яг тэр хотын юу хавьдаа нэг мод тарьсан гэсгтээ бол бүр зундаа ус нь метр шахаг гүнзгий тийм ус ундрахтай сайн болчихсон.